Өдөр бүр бидний хэрэглээнээс үүдэж хэрэггүй мэд хаягддаг цаас. Кофений шар болон аршир. Цэцгийн хаягдал. Гэхдээ бидний хувьд энэ болоход биш, шинэ үндсэн бүтээх боломж. бидний төрсөн нутаг Увс аймгийн говь хээр уулын бүс хосолсон онцлогтой учраас байгаль орчны хэд хэдэн асуудлуудтай тулгарч байна. Нэгдүгээрт усны нөөц хомс тул хөрсний жигийг хурдан уршиж мод ургуулахад хүндрэлтэй. Хоёрдугаарт дахин боловсруулах үйлдвэр хомс учраас цаас, кофений шар, арьс шир, цэцгийн хаягдал зэрэг ашиглаж болох үс маш олон материалууд ихэвчлэн хогийн цэгт очдог. Гуравдугаарт ногоон байгууламжийн хүрэлцээ бага байгаа нь хөрсний илэгдэл шорон шургыг нэмэгдүүлж байна. Энэхүү асуудлыг шийдэхэд бол бид релиеф төслийг санаачилсан. Бид дөрвөн төрлийн хог хаяглыг дахин ашиглан байгаль дэлтэй экодитер бэлдүүлнэ. Ингэснээр хог хаяглыг бууруулах зохисгүй үнцэнтэй бүтээгдэхүүн болгон хувиргана. Манай багийн онцлогоороо том хөрөмж шаардлагыг гарын давтчихсан хөрөмж үйлдвэрлэх боломжтой. За энэ зөвхөн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй манай онцлогдоггүй. Борлуулалтаа гарсан 20-30% Увс аймгийн байгаль орчны газартай хамтран Увс аймгийн цэвэрлэлт үүсэж байгаа газруудад мод тарих урсгалгаанд шаарддаг билээ. Ингэснээр бид хаягдлахаа үнцэнтэй бүтээгдэхүүн болж үнцний хариу байгальтаа эргүүлнэ. Үнтэй хүн нэмрийг оруулж байгаа лээ. Энэ үргэлжилсээр бидний тогтвортой цэгцэл бүрдэж байна. Төслийн эхний 9 сарын хугацаанд бид 1.5 том орчим цаас, кофений шар, арьс шир, цэцгийн хаягдлыг дахин боловсруулж ашиглана. Мөн экодитер болон гар урлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол улс төдийгүй орон нутагтаа борлуулж, баясгийн брэнд бүтээгдэхүүн болох өндөр боломжтой. Борлуулалтынхаа тодорхой хуваарь бид бүхэн нь орон нутгийнхаа байгаль орчны газартай хамтран мод тарих үйл ажиллагааг дэмжиж, ирээдүйд болсон хүүхэд залуусынхаа дунд хаягдал бол боломж нэртэй аяныг өрнүүлэх гэж байгаадаа таатай байна.